Норвегийн алтан хуйгийг хууль бусаар огцруулан байж гарч ирсэн сайхан бэлэг чухам ямар өнөртгөөр оюу толгойн гэрээг 2037 он хүртэл хойшлуулж Монгол улсад ашгаа өгөхөөргүй болгосон байна. Чухам ямар үндэстэй болохоор нь улс орон ард түмнээс уран нэр төрөө гიშгэн Рио Тинтод хөрөнгө оруулалт зээл авч өгсөн бэ гэдг нь одоо тодорч байна. Монгол улсын нутаг дэвсгэртэх оюу толгойн орд газрын лицензүүдийг барьцаалан Канадуудад зээл авч өгөөд оюу толгойн орд газраас монголчуудын хүртэх ёстой байсан ашгийг үрд баяртай болгосон Дубайн гэрээний үндэс нь ердөө 100 сая доллар ажээ. Монголын ард түмнийг 100 жил тэжээхэд өлхөн хүрэх оюу толгойн орд газрыг ердөө ганцхан 100 сая долларын авилгаар зарсан байна. Популист хэмээн олигархуудад ад үзэгдэх Ганбаатар энэ баримтыг дэлгэсэн бөгөөд та биднийг амарч зугаалж байх үед буюу 8 дугаар сарын 6-нд олон улсын 20 орчим банкнаас 4.4 тэрбум Америк доллар Рио Тинто руу шилжижээ. Харин тэрхүү мөнгийг шилжүүлсний зардал нь 100 сая доллар болсон ба энэхүү мөнгө нь авилгын мөнгө юм а хэмээн хэлсэн байна. Бүхэл бүтэн ард түмнийг хэдэн үеэр нь тэжээх ёстой байсан дэлхийд хосгүй том тооцогдох орд газрын маань эцсийн үн нь ердөө 100 сая доллараар үнэлэгдсэн ба ингэснээр оюу толгой үрд баяртай болжээ. Тэрбумаар үнэлэгдэх орд газрууд бар ийхүү түүнийхээ сая хувьд нь ч хүрэхгүй мөнгөөр гадныхны мэдэлд орсоор байна. Эзгүй айлд орж авдар савыг өнгөчин эд тогшлыг нь хамж хулгайлж олсон олцоо хэлсэн үнээр нь ламбард нь тавьж байгаа орон байрны хулгайч шиг эзэнгүй хотонд орсон чон шиг баруун зүүнгүй барьж ноцсон идэх өлөн чон шиг Монгол улсыг маань ингэж дээрэмдэх хийм бэ эднэр. Дээрэмдэж хоосруулахын тулд төрийн эрхийг булан авч ерөнхийсэд болдог тийм тогтолцоог одоо яах ёстой вэ?